дээр зарчмын зөрүүтэй санал гаргаад дэмжигтэй үнийг залт байгаа. Энэ нь болохоор нийгмийн даатгалын сангаас олох тэтгэврийн тухай хууль байгаа. Тэтгэврийн тухай хуулийн нэг дэх зүйлийн 4 дэх хэсэг 9-ийн 1-ийн 3 дахь залт. Энэ дээр болохоор хоёр одоо гэр бүлийн хоёрын тэтгэврт байгаа хоёрын аль нэг нь нас орвол үлдснийх нь тэтгэврийг нэмэх юм одоо хуулийн залт байгаа. Гэхдээ энийг тавьдаг шаардлага нь хоёр зүйл байсан. Гэр бүл бүртгүүлсэн тодорхой хугацаанд хамт байсан энэ шалгуурыг давсан хүмүүст энэ нэмэгдлийг олох болцоотой байсныг энэ хуулийн төслийн шинэ өөрчлөлтөөр болохоор дахиад дээр нэг зүйл нэмж оржсэн байгаа. Аль аль нь баталгаад тэтгэвэр авдаг байх гэсэн шаардлага тавьсан байна. Тэгэхээр энэ нь өөрөөр хэлбэл би зүрэн дээр нэг жишээ аваад үзвэл шудраг ус иймэрхүү байдал руу орчод байна л да. За нэг аль эхнэр нь ингээд олон жил одоо өндөр цалинтай өндөр тэтгэвэр тогтоолгоцсон байна. Гэтэл нөхөр нь одоо бага тэтгэвртэй буюу баталгаа тэтгэвэр авдаг. Тэгэхээр энэ тохиолдолд ингээд нөхөр нь нас орчвол сайн тэтгэвртэй байсан эхнэр нь одоо орлогоо нэмэх болцоотой, харин эсэргээрээ эхнэр нь нас орчвол бага тэтгэвртэй нөхөр нь одоо тэр тэтгэврээ нэмэх юм болцоог өөрөөр хэлбэл ийм шудраг бус ийм одоо зохицуулт орж ирэх гээд байна. Тэгэхээр энийг өөрчлөе гэж санал гаргасан боловч адилхан энэ нэмэгдсэн энэ хоёулаа баталгаа тэтгэвэр авах ёстой гэсэн залтыг санал гарсан боловч одоо дэмжигдээгүй. Тэгэхээр ажлын хэсгээс бас өчигдөр энэ тайлбарыг бас ер нь бол энэ зөв юм байна гэдэг саналыг бас ажлын хэсгийн гишүүд гаргаж ирсэн. Тэгэхээр энэ дээр ажлын хэсгээс бас нэмэлт тайлбар хийж өгөөч гэж хүсэж байна. Энэ зохицуултыг илүү зөв болгох талаас нь өөрөөр хэлбэл бидний одоо анхаарах ёстой, хамгаалах ёстой хүмүүсээ хамгаалж чадахгүй ийм зүйлд залт болж байна. Нөгөө талаас нийгмийн даатгалын сан дээр бол ачаал ирэхгүй ийм залт байгаа. Дахиад хоёр дахь асуудал нь болохоор энэ хуулийн нийгмийн даатгалын сангаас олох тэтгэмжийн тухай хуулийн дээр бас нэг ажлаас гарч байгаа шалтгаанаас хамаарат хоёр өөр янзаар ажилгүйдлийн тэтгэмж тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн санаачлагаар буюу одоо цомогтголд янз бүрийн байдлаар ажил олгогчийн санаачлагаар чөлөөлөгдвөл ажилгүйдлийн тэтгэмж нь болохоор 76 хоног, өөрийн санаачлагаар гарвал 55 хоног. Яг адилхан одоо тэтгэвэр шимтгэл төлсөн хоёр хүн гарах шалтгаанаасаа болоод хоёр өөрөөр тогтоогдоо. Тэгэхээр энэ нь өөрөө одоо ажил мэргэжлээ өөрөө сонгох үндсэн хуулийн эрх байна. Энэ одоо байдлыг зөрчгөөр дээр нь энэ дээр одоо жишээлбэл ажлаас өөрийн санаачлагаар гарсан ч гэсэн зохиомлоор ажил олгогчийн одоо ажил олгогч байгаа ажил олгогч чөлөөсөн юм шиг ийм хиймэл одоо зохицуултууд энэ одоо хуулийн өөрчлөлтөөс болж үүсгэж байгаа. Тэгэхээр энэ хоёр зүйл залт дээр ажлын хэсгээс тайлбар хийж өгөөч. Энэ хоёр дахь саналын хувьд бол ажил олгогч болон ажилтан хоёрын хоёулангийн энэ гарсан шалтгааныг нь одоо хэний санаачлагаар гэдгээс үл хамаарч адилхан байлгая гэдэг ийм санал байгаа. Тэгээ энэ дээр яагаад зөрүүтэй байх ёстой гэдэг талаар одоо тайлбарж өгье. Яг энэ хоёр дахь шалтгаан дээр бол энэ өөрөө ажилгүйдлийн сан маань алдагдaltaй байгаа учраас энийг нь тэгшигдэхийн тулд нэг ийм санал орж исэн харагдаж илээ л дээ. Тэгэхээр энэ насыг нь өөр ялгаатай тогтоож байгаа нь бас энэ шудраг зарчимд нийцэхгүй байна. Энэ талаар тайлбарж өгөөч. За ажлын хэсэг хариулъя. Бачаргал дарга 4-р микрофон. Их төвшин гишүүний асуултанд хариулъя. Нийгмийн даатгал ерөнхий газар Бачаргал. За эхний асуулт нь бол суур тэтгэврийг хоёр одоо настай гэр бүлийн хоёр хүн авч байгаад нэг нь одоо унаад өгвөл өөрийнхөө авч байгаа суур тэтгэврийнхаа 50% нэмэгдүүлэх юм зарчмаар оруулж өгсөн. Одоо мөрдөгч байгаа хуулийн дагуу ямар процесс явж байгаа вэ гэхээр хоёулаа өндөр нас авдаг байж ажил одоо энэ одоогийн нөгөө нас барагчийнхаа 50 одоо тодорхой 20% авах гэсэн ойлголт яваад байгаа. Тэгэхээр одоо амьдрал дээр нөгөө зарим групп авдаг, зарим цэргийн тэтгэвртэй, зарим нь одоо тэжээгчээ алдсан авдаг байхаар авч чадахгүй болчиход байгаа. Одоо манай хуулийн төслийн томьёолоор бол энэ суур тэтгэврийг өндөр насны тэтгэвэр авагч, групп авагч, тэжээгчээ алдсан авагч, цэргийн тэтгэвэр авагч бүгдээрээ авахаар оруулаад ингээ хүрээг нь өргөтгчихсэн учраас одоо мөрч байгаа зохицуултаас илүү хамаагүй одоо түгээмэл одоо хүн дээлтэй болсон гэсэн агуулга бас явж байгаа. Тэгээ хоёр хөгшний нэг нь унаад өгвөл ар гэрт үлдсэн хүн суур тэтгэврийнхаа авч байгаа дүнгийн 50% өөрөө авах юм зохицуулалт байгаа.
За хоёр дахь асуултын хувьд ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой асуулт нь одоо бол 76 хоногоор өгдөг. Тэгээд энэ даатгал энэ өөрөө даатгалын зарчим учраас эрсдлээ өөрөө үүсгэсэн болвол тэн дээр бас жаахан тийм тургуулийн арга хэмжээ бай гэсэн зарчмыг бас яригдсан. Одоо жишээл автомашины даатгал дээр ч юм уу ямар нэгэн даатгал дээр одоо согтууруулах хундаа хэрэглэсэн, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ажлын байран дээр осол гаргасан болвол тэнд бол даатгал эсвэл үйлчлдэггүй эсвэл бага үйлчлдэг ийм олон улсын зарчим бас байгаа. Энэ зарчимлуу бас төхүүлээд хэрвээ та өөрийн санаачлаараа гараа явуулсан бол та эдгээр адилхан шимтгэл төлсөн ч гэсэн эрсдлээ өөрөө үүсгэсэн учраас танд бол одоо 55 хоногоор өгнө гэсэн заалт оруулсан. 2023 15 оноос өмнө бол энэ бүр 40 хоног байсан. Одоо тэгээ бид нар бас ярьж байгаад энийг бол бас 55 болгоё. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын нийгмийн хамгааллын доод хэмжээний конвенцээр бол 96 хоногоос доошгүй байх ёстой гэсэн заалт байдаг. Бид нар бол одоо 76 хоног дээр явж байна. Эрсдлээ өөрөө үүсгэсэн бол 55 хоногоор одоо олгоно гэсэн юм заалтыг оруулсан. Баярлалаа. За тодруулж ирсэн хэвшиг шүү. 9-1-ийн 3 ч яг тэгж уншигдахгүй л байгаа юм да. Нөхөр эхнэр хоёулаа баталгаа тэтгэр авч байх гэдэг шаардлага чинь. Саяын хэлсэн тайлбар дээр бол өргөдгсөн гэдэг байгаа. Гэтэ энэ өөр одоо тэтгэр тэтгэмжүүд энэ өөр харилцаанууд байгаа. Тэгэхээр энэ дээр бол нөхөр эхнэр хоёулаа баталгаа тэтгэр авч байх гэсэн шаардлагыг хангажиж аль нэг нь одоо нас орвол тэтгэврийн одоо нэмэгдлээ авах болцоо чинь нэгдэж байна. Тэгэхээр сая хэлсэн агуулга уншигдахгүй л байна да. Энэ дээр дахиж нэмж тодруулалт хийж өгөөч. Түрүүчийн дээр хоёр дахь асуултан дээрсэн энэ одоо шилбэл одоо ажлын байраа сайжруулах гэдэг хүн гарч байгаа юмыг энийг торгоно гэдэг чинь ямар утгатай. Үндсэн хуулиар ажил хөдөлмөрөө өөрөө сонгох одоо эрхтэй байгаа. Ажил мэргэжлээ сонгох ийм эрх байгаа. Тэгэхээр энийг сонгосны бодлого ажлын байраа сайжруулсны бодлоо одоо шил ажлаас гарах одоо шийдвэр гаргаад ажлаас чөлөөлөгдсөн. За хариулъя. Бочоргол дарга 4-р амплифа. Их төвшин гишүүний асуултанд хариулал нийгмийн даатгалын ерөнхий газар Бачаргал. Нийгмийн даатгалын сангаас олох тэтгэврийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 2-1-8 дээр тодорхойлж өгсөн байгаа. Суурь тэтгэвэр гэж энэ хуулийн дагуу хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр энэ бол бид нар одоо групп гэж нэрлэдэг. Тэжээгчийн алдсны тэтгэвэр болно. 10-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нөхцлөөр өндөр насны тэтгэвэр авагч ахмад настанд авч байгаа тэтгэврийн хэмжээнээс хамааруулан тооцож улсын төсвөөс олох сар бүр болох мөнгөнд хөрөнгөгээд тодорхойлцсон. Тэгэхээр энэ дээр нөгөө гişүн юун дээр өндөр нас авагч байж болно, групп авагч байж болно, тэжээгчийн алдсан байж 9 жил ажилласан хүн бол энд бол орж ирэхгүй. Энэ бол 10-аас доошгүй жил буюу тэр бол халамжийн хуулийн зохицуулалтаараа тусдаа явж байгаа. Тэр бол тусдаа хуулиар зохицуулагдана. Халамжийн хуулийн төслөөр. Энэ бол зөвхөн нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт өөрчлөлт учраас нөгөө шимтгэл төлсөн харилцаатай хүмүүсүүдэд харилцааг зохицуулж байгаамаа. За даваа хүн гамаа гэж асуултаа асууя.